Манай өнөөдрийн бизнес to бизнес нэвтрүүлгийг хэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр бид бүхэн Хүний нөөцийн институтын захирал Бартанбаатар захиралтай ярилцсанаа. Бидний өнөөдрийн сэдэв бол за их онцлог сэдэв байгаа. Эрхэм зорилго, алсын хараа, урай, зарчим гэдэг одоо бизнесийн байгууллагуудын нэг номерын байгууллагын одоо соёлын асуудал, философийн асуудлыг бид өнөөдөр ярина. Тий, ер нь бол яг бизнесийн байгууллагууд дээр хүмүүс компани, корпорац, групп эднэр гэж яриад явхлаар тухайн байгууллагыг оноос нэрээс нь гадна тэдний эрхэм зорилго, алсын харааг хардаг л да. Яг гэвэл тэдгээр байгууллагууд өөрсдийн промошн, сурталчилгаа, танилцуулга, вебсайт юу байдгийг тэр бүгд дээр эрхэм зорилго, алсын хараагаа тодтогч тавьдаг. Өөрөөр хэлбэл ямар үйл ажиллагаа юу хийдэг талаараа хамгийн товч тодорхой мэдээллүүдийг эрхэм зорилго, алсын хараагаар бусдад хүргэх боломжтой байдаг. Тэгэхээр хүмүүс бол ерөнхийдөө юу гэж ойлгох зүгтээ эрхэм зорилго, алсын хараа гэдэг зүйл бол бизнесийн байгууллагын ерөнхийдөө сурталчилгаанд ашиглагддаг нэг нэр томьёо өгүүлбэр гэсэн байр суурьаар харж байгаа. Тэгэхдээ энэ бол нэг талаасаа бас үнэн боловч яг туйлын гол ухтгун биш. Ер нь зүгээр таны өөрөө ч асуусан асуултаар бол эрхэм зорилго, алсын хараа слоган, урай үг, нэтрэ гэсэн зүйлүүд бол ер нь байгууллагт өөрт нь ямар ашигтай юм бэ гэж тийм. Тэгээ таны нэвтрүүлгийн гол зорилгыг бол би бас дээрэс нь бизнес хэрэглэгчид болон бизнесмэнүүдэд гол мэдгдэх хүн, гол ойлголтуудыг өгөх зорилготой байдаг гэдэг талаас нь ойлгохтой. Тэрнээс нөгөө хэрэглэгчдийн боловсрол бол биш тийм. Бизнесийн удирдлагын чиглэлийн боловсрол мэдгэдэгхүүнийг өгдөг нэвтрүүлэг юм байна гэсэн ойлголцтой байгаа. Тэгээ тэр үүднээс аваад үзэх юм бол алсын хараа эрхэм зорилго гэдэг зүйл бол бизнесийн байгууллага гэдэг зүйлээ эхлээд ойлгосноос эхлэх хэрэгтэй. Тэгэхээр бизнесийн байгууллага бол өөрөө одоо бидний хэл занснаар компани гэж яриад байгаа тийм ээ. Монголд бол одоо групп, холдинг гэднэргээ нэрлэдэг байгаа боловч бүгдээрээ холдинг ХХК, групп ХХК л байгаа шүү дээ. Тэгээ Монголд бол компани тухай хуулийн зааснаар бол хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани гэсэн хоёр төрлийн нэршил байна тийм. Гэтэл зарим нэг хүмүүс бол бүр тэр хязгаарлагдмал хариуцлагатай компани эднүсийг бол хязгаарлагдмал хувьцаат компани гэднэр гэдэг одоо юу гэдэг компани засаглалын түүхэнд байж болохгүй тийм нэр томьёо гэднэр ярьцсан явж байгаа. Тэгээ уг агуулгаар нь яг нэг буруу ярь зүг ойлгоно гэж яваад байдаг байх л да. Гэхдээ уг агуулгаар нь аваад үзэх юм бол асар том алдаатай ойлголтууд байгаад байгаа. Тэгээ хүмүүсийн хувьцаа эзэмшичгээд хувьцаа хөрөнгө оруулалтыг авчгаад хариуцлага хязгаарлагдмал хүлээгээд байдаг компани гэсэн үг болчих гээд байгаа байхгүй юу? Түрүүний тайлбар. Тэгэхээр энэ компани гэдэг үгийг тайлбарлах гээд байгаа гол шалтгаан компани гэдэг энэ үг бол бид нар найз нөхөр, түншлэл гэсэн үг. Тэгээ бид нар бас 70 гаруй жил Орос ах нартайгаа нөхөрлөж явах явцдаа бас монголчуудын зарим дийлэнх нь орос хэл нэлээд гайгүй болсон баг. Тэгээд тэдгээр хүмүүсийн үг хэллэгэн дунд манай нэг компани ирээд хэдэн компаниуд нийл цуглаж юм яриад бид нар тэгээд найз нөхдөр компани гэж яриад байдаг тийм ээ. Тэгээд англи хэлний тойл бичиг дээр ч гэсэн бас компани гэдгийг аж ахуйн нэгж байгууллага гэхээс гадна найз нөхөр, түншлэл гэсэн утгыг хэрэгжилж байгаа. Тэгэхээр хүмүүс компани гэхлээр компани захирал бол эзэн, ажилт нь бол тэрний үг даалгаврыг үг дуугүй биелүүлдэг гэдэг ингээд нэг зах зээлийн эдийн засаг буюу энэ капиталист эдийн засгийн тогтолцоог сөргөөр тайлбарлах гэдэг байгаа. Нэг нь эзэн, нөгөөх нь нэг зарцлагдаад байгаа юм шиг. Тэгэхээр энд бид нөгөө гаргалгаагаа зөв гаргана гэдэг нь юу гэхлээр компани гэдэг зүйл бол нөхөрлөл, түншлэл. Эзэн өөрийн бизнесийн санаа, өөрийн хөрөнгийг гаргадаг. Ажилтан болохоор өөрийн мэдлэг чадвар боловсролоо эзэнд өгөөд хоёулаа нэг зорилгын төлөө хамтдаа тэмүүлэхийг хэлж байгаа юм л да. Тэгээд ашиг олоод хин үр дүнтэй, хин одоо илүү ихийг оруулсан, хин их хувь нэмэр оруулсан тэргээрээ нөгөөдлөө хувааж авдаг. Тэгэхээр мэдээж нөгөө санаачилсан хөрөнгө гаргасан эзэн арай илүү байх бах тий. Тэрэн дотор үүдийн ашиг орлого олоход нь маш идэвхтэй оролцсон хүмүүс бүрэлдэхүүн илүү авах бах. Зүгээр өглөө ирээд орой явсан хүмүүс бол бас ямар тодорхой хэмжээний цалин авах гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр компани гэдэг ойлголт бол ерөөсөө нэг зорилгын төлөө явж байгаа нэгдмэл хүмүүсийг хилдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг зорилгын төлөө явж байгаа нэгдмэл эзэнч бай, ажилтнч бай, гэрээт ажилтнуудч бай, зөвлөхөдч бай. Эдгээр хүмүүсийг нэг зорилгын төлөө төвлөрүүлэх гэж байгаа зүйл бол алсын хараа, эрхэм зорилго, урай, слоган гэсэн зүйлүүд байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар нэг тэмүүлэлттэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол бизнесийн байгууллага дотор алсын хараа байхгүй, эрхэм зорилго байхгүй, бусад нөгөө түрүүний философиг илэрхийлэх нэр томьёонууд байхгүй болчихлоор шууднаад хэлсэн үхрийн ивэр гэдэг шиг тал таллуугаа болоод байгаа. Тэгээ эзэн нь болохоор ажилтнуудыг үл хойшоогоод байдаг. Ажилтнууд нь болохоор эзнийг үл хойшоогоод байдаг. Тэгээ ийм аж ахуй нэгж байгууллага, ийм компаниуд хүмүүсээс бүрдсэн компани бол амжилтанд хүрнэ гэдэг бол өөрөө бэрхшээлтэй. Тийм учраас сүүлийн үед Монголын компаниуд алсын харааг бол нэлээд сайн анхаарж байна. За бүр чадварчаад одоо юу гэдэг засаглалын түвшин нэлээд эрүүлжээд хүчрэх болсон. Олон улсын түвшинд харьцаад эхэлсэн. Тэ IPO-д нэр хийгээд эхэлсэн компаниуд бол бүр эрхэмлэх зүйлтэй болж эхэлж байгаа. Энэ бол хөгжлийн зам. Тэ. Гэтэл нөгөө дунд болон
хөгжиж амжаагүй байгаа компаниуд бол юу алсын хараа байтгаа байгаа шүү дээ. Реклам нь цацах, слоган ураа өгчихгүй болцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хөгжөөл яваад эхлэхээр ураа өгөхтэй болоод хөгжөөд эхлэхээр чадварчаад эхлэхээр алсын хараатай болоод тийм ээ. Бүр илүү тэмүүлэлтэй болохоор эрхэмлэх зүйлтэй болоод Монгол улсаа хөгжүүлэхийн тулд юм уу хүндрэлтний сайн сайхны төлөө яваад байгаа мó энэ компани гэл нөгөө нийгмийн хариуцлага гэднэргээ таны өмнөх нэвтрүүлгүүдээр Үнэнбат захирал эднэр орж ирсэн. Тэгээ компани засаглал хөгжөөд эхлэхээр компаниуд нийгмийн хариуцлага нь нэлээд сайжирдаг гэднэр гэсэн тийм яриа явж ирсэн. Тэгэхээр яг энэтэй холбоотой гарч ирж байгаа зүйл. За алсын хараа эрхэм зорилго хоёр бол мэдээж барууны өндөр хөгжилтэй орнуудаас орж ирсэн нэр томьёо. Байгууллагууд энэ алсын хараа эрхэм зорилго хоёрыг төдийлөн заримдаа бас ялгаж салгах нь муу байна. Та энэ хоёрын ялгааг нэг тодорхойлт маягаар жишээтэй хэлээд нэг салгаад өгөөч. Бид нар өөрсдөө зөвлөхийн үйлчилгээ явуулдаг компани. Тэгээд компаниудаар зөвлөхийн үйлчилгээ явуулж байхад яг таны хэлсэн шиг асуудлууд гарч ирж байгаа. Юу гэхлээр алсын хараа эрхэм зорилго гэсэн хоёр зүйлийн хооронд нь хольж ойлгоод байгаа ойлголт бол нэлээд байгаад. Тэ. Тэгэхээр яг хуу зүгээр алсын хараа гэдэг бол бидний хэл занснаар vision, тэ. Vision гэхлээр одоо бид нар сайн мэднэ л дээ. Нөгөө монголчууд одоо юу гэдэг алсын хараатай амьдрий гэдэг мундаг реклам их явцсан тийм ээ. Дэлхийн зүүн гэдэг World Vision гэдэг байгууллага бас нэлээд сайн үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас vision чиглэлийн ойлголт бол сайн. Монголд бол ихэнх компаниуд алсын харааг сайн тодорхойлдог. Нөгөөд яриад байгаа нэг хольж ойлгоод байдаг зүйл нь болохоор эрхэм зорилго, эрхэмлэх зүйл. Тийм тэр нь болохоор mission байгаа даа. Тийм. Тэгэхээр яг зүгээр алсын харааг хүмүүс сайн ойлгодог учраас ихэнд нь mission буюу эрхэм зүйл, эрхэмлэх зорилгын тийм ээ. Эрхэм зорилгыг нь бид нар тайлбарлахад эрхэм зорилго их өрөмц. Алсын хараанаас гол ялгаатай зүйл нь. Эрхэм зорилго яадгийн гэхдээ тухайн бизнесийн байгууллагын хизээч хүршгүй. Тийм. Байнгын тэмүүлж байх хэвээр. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаан дотор одоо юу гэдэг эрхэмлэн хүндэтгэж авч явж явах хэвээр тэр зүйлийг л бид нар эрхэм зорилго гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл зарим нэг хувь хүн гэдэг шүү дээ. Би ажил хөдөлмөр хийхдээ, бизнес хийхдээ хизээч худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, тэ хуурж мэхлэхгүй. Эх орноосоо одоо юу гэдэг урвсан тийм ээ сөрөг байгаль орчинтой эсрэг одоо юу гэдэг юм хийхгүй бид нар гэж ярьдаг. Аж ахуйн нэгж байгууллага бас нэг тийм ярьдаг шүү дээ. Бид нар хизээч нэг тийм бизнес рүү орохгүй, тэ ийм юм хийхгүй, тэгэхгүй гэж явдаг. Тэгэхээр энэ ойлголтыг энэ дотроо эрхэмлэж явах хэрэгтэй энэ зүйлийг бид нар эрхэм зорилго гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол юу гэдэг би хөгжлийн түвшин нэлээд өндөр түвшинд гараа авсан компаниуд дээр л эрхэм зорилго гэдэг зүйлүүд харагдаад байдаг. Ийм зүйл бий. Тэгээд одоо би нэг олон компаниудын жишээнүүдийг дурдаад явдаг учраас аль компанийн жишээг нь сайн санахгүй байна. Тэгэхээр эрхэм зорилго гэдэг бол ерөнхийдөө байнгын тэмүүлж байх хэрэгтэй. Гэхдээ хизээч хүршихгүй гэдэг нэг сонир зүйл байгаа юм л да. Ягаад гэвэл эрхэм зорилгод ингээд байнгын тэмүүлээд тэрэндээ хүрчихлээр эрхэмлэх зүйл нь дуусчих. Жишээлбэл зарим компани эрхэм зорилго гэж тавьчихад алсын хараа тавьсан тохиолдлууд байна. За жишээлбэл одоо юу гэдэг тэдэн давхар байшинтай болно те гадаадад бизнесийн юу гэдэг үйл ажиллагаа гадаад зах зээл рүү гаргана гэдэг. Тэгээд нөгөө нэг эрхэм зорилго шүү дээ тэр чинь. Тэгээд бизнесийн үйл ажиллагаа нь өргөжөөд гадагшаа гадаад зах зээл рүү бизнес нь өргөжчлөө. Одоо нөгөө эрхэм зорилго чинь биелчихлээ шүү дээ. Тэгээд юу хийх вэ? Тэмүүлэх зүйл байхгүй болчихж байгаа. Тэгээд дахиад эрхэм зорилго боловсруулах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэр эрхэм зорилго гэдэг зүйл бол ерөөсөө мөнхөд тэр байгууллагыг тэр хүнийг тэмүүлэл аваад явж явах хэрэгтэй. Ийм л зүйлийг бид нар мишн буюу эрхэм зорилго, эрхэмлэх зүйл гэдэг ийм байр суурьаар авч үзээд байгаа. Амжилт та бидний эргэн тойронд байдаг. Та өгөөж амжилтын баталгаа. Гагцгүй зөв газар зөв хүнийг сонгох нь чухал. Энэ боломжийг Career 2012 онлайн хөтөлбөрийн яармаг танд олгоно. Гадаад дотоодын том байгууллагуудын жишээ юу вэ? За эрхэм зорилгоудын жишээн дээр яг зүгээр Монголын нэг компани тийм группийн эрхэм зорилгыг би харж ирсэн байна. Тийм тэр нь юу гэхээр бид нар бол Монголын тэргүүлэгч компани болноо. Бид нар Монголын одоо тэргүүлэгч компани болохоос гадна төгс компани болно гэсэн нэг тийм ураа тавьчихсан тий. Монголын бахархал төгс компани хаад тийм ураатай. Нэг группийг санаж тий. Тэгээд тантай их ойрхон групп байсан баха тий. Тэгэхээр тэр группийн тэр эрхэм зорилго гэдэг бол их зөв байгаад байгаа. Зөвлөх нь тэр эрхэм зорилгыг нь зөвлөж өгсөн зөвлөх бол
нэлээд мэрэгжлийн хүн байгаад байна л да. Төгсгөө хэлчихлээр хүрэхгүй. Тийм. Гэхдээ бахархал болоод яваад байгаа. Өөрө Монголын бахархал болно гэхлээр ерөөсө Монголд дандаа хэрэгтэй зүйлүүдийг хийнэ гэсэн үг байхгүй. Монголын иргэд ард түмэн тэр компани хийж байгаа үйл ажиллагааг дандаа хүндэж хайрлаж явна. Тэгээ хоёр дахь өгүүлбэр нь болохоор төгс компани болно гэх. Тэгээ төгс гэдэг илэрхийлэл өөрөө байнга апдейт хийгдэж явдаг байхгүй. Жишээлбэл одоо юу гэдэг одоогоос 20 жилийн өмнө гэх юм бол их гоё шилэн байшин дотор байдаг тийм мундаг захирлууд нь англиар хэлдэг интернет холбогдсон компани бол төгс компани байсан байж магадгүй шүү дээ. Гэтэл яг одоогийн төгс компани гэх юм бол бас дахиад нэг өөр ойлголт. Дахиад 5-10 жилийн дараагаар нөгөө төгс гэжсэн ойлголт аваад үзэх юм бол тэр чинь төгс биш болчиход байгаа байхгүй. Нөгөө perfect гэдэг ойлголт чинь. Өөрөөр хэлбэл бид нар мэдээлэл технологийн одоо юу гэдэг гар утас эдгээр интернетнүүсийг авахтаа хамгийн шин загварыг энэ бол зөв төгс гайхамшигтай гэж ярьдаг. Тэгэхээр хэсэг хугацаа өнгөрөөл дахиад нөгөө төгс чинь бүр илүү төгс бүтээгдэхүүн гардаг шүү дээ. Тийм учраас энэ компани саяны бид хоёрын жишээ дурдсан компани эрхэм зорилго бол бас бодиттой жишээ, их боломжийн жишээ байгаа даа. Уурчны наранд хүрдэг жишээтэй ойрлоо тийм ээ. Тийм. Ерөнхийдөө зөвхөн эрхэм зорилго алсын хараа гэдэг тэр хутгуунуудыг бизнест бол ер нь зөвхөн уулын оргилтой зөвөрлөлтийг, уулчинтай зөвөрлөлтийг. Ер нь бол бизнесийн жишээн дээр бол тэр уулчин, уулын оргилтой кейсүүд бол их олонтой шүү дээ. Тэгэхээр уулчны хувьд бол санааг их зөв гаргаж өглөө та. Уулчны хувьд бол эрхэм зорилго гэдэг бол нар юм. Тэ. Тэгэхээр уулчин бол нар руу аль болохоор тэмүүлнэ, ойртно. Тэгээ эхлээд Монголын өндөр уулуудаар, дараа нь дэлхийн бусад улс орнуудын өндөр уулуудаар, дараа нь хамгийн одоо тэгэн алдарт одоо Гималайн оргил Эверест рүү ч байдаг юм уу те. Ингээд алхмаар ахаал байгаа. Тэгэхээр нар руу ойртол байгаа. Гэхдээ наранд хүрч чадахгүй. Тий. Тэгэхээр энэ эрхэм зорилго гэдэг зүйл бол ерөнхийдөө уулчны хувьд бол нар юм аа сонгодог жишээ тий. За алсын хараа нь бол алсын хараа гэдэг зүйл бол ерөнхийдөө юу эрхэм зорилгоос ялгаатай зүйл нь гэдэг нь юу гэхээр томоохон зорилго байдаг юм. Биелэгдэх үуч тий. Ойрын хугацаанд биелэгдэх үуч томоохон зорилго гэж байгаа юм л да. Тий. Тэгэхээр ойрын хугацаанд биелэгдэх үуч томоохон зорилго гэдэг нь юу гэхээр өстой түрүүний бидний жишээн дээр дурдаад байсан бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тэр бум долларын ашигтай ажиллах, IPO хийгээд гадаадын бирж дээр Австралийн өгүүд Гонконгийн машин махад Австралийн бирж дээр хувьцаагаа гаргах ч байдаг юм уу те. Эсвэл Монголын тэр тухайн зах зээл дээрх нийт хэрэглэгчдийнхаа 50-аас доошгүй хувийг одоо юу гэдэг эзлэгч байдаг юм уу. Иймэрхүү зорилгууд тавиад тэгээд тэр зорилгынхаа төлөө зорилт бий болгоод тэмүүлээд явж байгаа. Энийг бол бид нар ерөнхийдөө алсын хараа гэж. Тэгээд яг хуу сонсогч нартаа, үзэгч нартаа ойлгомжтойгоор хэлэх гэхээр алсын хараа гэж юу вэ гэдэг асуулт өөрөө гараад ирж байгаа. Тэгээд би өөрөө зөвлөхийн чиглэлийн сургалтын чиглэлийн үйл ажиллагаа хийдэг ч гэсэн бас гадны болон дотоодынхоо зарим нэг сургагч нарын сургалтууд дээр суухаас тийм аз тохиолдог. Тэгээд нэг дэлхийн зөнгийн сургалтын жишээн дээр орж ирээд сонсоод сууж байсан. Дараагаар нь би өөрөө лекц унших хэвээр хүлээгээд байж байсан. Алсын харааны тухай ярьж байсан л да. Тэгээд тэр сургагч багш их гоёор хэлж илээ л да. Алсын хараа гэж юу вэ гэдээ тайлбарлачаад та нар сургалтын материалаа ингээд нүүрэндээ тулгаад хардаа, уншдаа гэд. Их ойрхон тулгаад уншигч гин өгөхлөр уншигдахгүй байна гэдэг. Тэгээд жоохон холдуул уншигч гин өгөхлөр харагдана гэж гүйцэд уншигдахгүй байна гэдэг. Тэгээд бүр нэлээ нэг ингээд 10-20 см холдуулаад уншигч гин өгөхлөр уншигч гин гэдэг. Энэ бол алсын хараа юм аа гэж. Өөрөөр хэлбэл алсын хараа гэж бол алсаас юмыг харахыг хэлж байгаа маа гэдэг. Ийм философийн санааг нь гаргаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл алсын хараагүй хүмүүс яадаг вэ гэхээр нүүрэндээ тэр цаас бичиг тулгцсан үнтэй адилхан байдаг байхгүй. Юу ч харахгүй. Тэгээ яагаад сандраад байдаг. Тэгээ яаж баян болох вэ? Мөнгөтэй болмоор байна. Бусдаас хүчрхэг болмоор байна. Яах вэ гэж сандраад байдаг. Тэрнээс биш хит ирээдүйд маргааш нөгөөдөртөө юу хайхад өнөөдрийнхөө проблем дээр анхаарлаа төвлөрүүлчихэд хит ирээдүйн зорилтоо тодорхойлж чадахгүй байгаа хүмүүсийг ерөнхийдөө алсын хараагүй гэж нэрлэж байгаа ийм ойлголт бий. Тэгэхээр манай Монголын компаниуд дээр алсын хараагаа тодорхойлоогүй байгаа компаниудын хувьд бол ерөнхийдөө л энэ гэж мөнгө, технологи, хүн дээр л анхаарат байдаг. Хит ирээдүйдээрээ төвлөрч чадахгүй байна л да. Нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил, бизнесийн хөгжлийн бас ас ирээдүйг харж явах хэрэгтэй шаардлагатай. Тэгэхгүй бол одоо нэг бас нэг жишээ байдаг шүү дээ. Нэг уул руу авирал байсан. Уул дээр гарцсан чинь буруу уул руу гарцсан байдаг. Тий. Тэгэхээр уул руу авирах бол нэг асуудал тийм ээ. Хүмүүс зохион байгуулаад, тоол хүнсээ төлөвлөгөө гаргаад, авираад гарах нэг хэрэг. Эхлээд уулаа буруу сонгоно гэдэг бол одоо их харамсалтай хэрэг. Харамсалтай ойлголт. Яг наадах чинь төстэй нэг юу байдаг нь юу гэхээр асуулт байдаг л да. Тий. Зөв ууланд авирах хэрэгтэй юу, уулан зөв авирах хэрэгтэй юу гэх асуулт. Тэгээ хүмүүс аль нэгийг сонгоод байдаг. Зөв хариулт нь бол ерөөсөө зөв уулан зөв авирах хэрэгтэй. Энд бас нэг юм байгаа. Энэ компани философи дотор энэ хоёроосоо илүүгээр хүчтэй юм байдаг. Өрөө. Тий. Энэ одоо хийж чидтэй шүү дээ. Одоо жишээ нь
мэддэг хүндээ хэрэглэж чаддаг хүндээ өрөө үг тийм их хэрэгтэй. Тэгээд та энэ талаар тодорхойлж хэлээч. Өрөө үг яг зүгээр гадаад бид нар менежментийг бол бүгдээрээ баруунаас юм уу бусад хөгжингүй улс орнуудаас бид нар суралцж байгаа шүү дээ. Тэгээ яг хуу зарим нэг нэр томьёонуудыг бид нар монголоор нэршилж занших ёстой л доо. Гэхдээ дэлхийн бизнесийн үндсэн одоо юу гэдэг онцлог дотор бол зарим нэг нэр томьёог бол бас англиар нь хэрэглээ явуучих тохиолдлууд байдаг. Тийм. Тэгэхээр энэ бол слоган гэх юм бол манай бизнесийн удирдлагын бас их сайн мэдж байгаа байж магадгүй те. Өрөө үг гэхлээр бас арай өөр буугаад байж магадгүй. Тэгэхээр нөгөө өрөө үг буюу слоган гэдэг зүйл бол туйлын чухал зүйл. Тэгээ өрөө үг гэдэг юу хэлдэг юм гэхээр энэ бол бизнесийн байгууллагын өөрийн оршин тогтнож байгаа утга учраа хамгийн товч тодорхойгоор өөрийнхөө хэрэглэгч нарт нийгэмд хүргэж өгж байгааг хэлж байгаа. Өрөө үг гэж. Тий. Тэгэхээр одоо бизнесийн байгууллагын үндсэн зорилго тэмүүлэл нь юу вэ? Амьдралд орохноор тэрийг хүмүүст яаж хүргэх вэ? Тэр үг л байгаад байгаа. За тэгэхээр бид нар хамгийн сайн мэдэх одоо дэлхийн нөгөө алдартай Coca-Cola ч гэдэг юм уу, McDonald's ч гэдэг юм уу тий. Тэгээ Coca-Cola-гийн өрөө үг бол нөгөө enjoy гэдэг шүү дээ тий. Тэгэл энэ бол ер нь бол Coca-Cola-г баяр баясгалан таасж байгальтай үедээ л хүмүүс уудаг, хэрэгэлдэг гэсэн үг. Тэгээд энийг хэрэглэх юм бол бас баяр баясгалан таасж байгальтай. Тэгээ одоо сүүлийн үед бол энэ нөгөө enjoy гэдэг өрөөний Монгол хувилбарыг за софт дринк, ундаа, жуус үйлдвэрлэдэг компаниуд их хэрэгэлдэг л дээ. Аз жаргалын хамт юу ч байлаа гэх нэг тэгээ орчуулсан хэлбэрүүдээр их ашиглаж байгаа. Тэгэхээр энэ өөрөө их чухал. За Монгол компаниудын жишээг дурдвал их хүмүүс бас хурж магадгүй. Надад юу их таалагдсан гэхээр дээр энэ 13 дугаар хооллолын тийш явж байсан Батбайгал гэдэг бекри байт юм байна. Тэр бекригийнх нэг юм юу тавьдсан. Рекламны самбар анонс өгсөн л дээ л дээ. Зам дагуу. Тэрэн дээр бид аз жаргалын бизнес эрхэлдэг гэдэг. Тийм. Батбайгал өөрөө торт үйлдвэрлэдэг, тийм кек үйлдвэрлэдэг. Тэгээд ерөөс кекийг дандаа аз жаргалтай хөдөлгөөс авдаг юм байна. Тийм. Тэгээд бид нар аз жаргалын бизнес эрхэлдэг гэсэн слогантай. Өрөө үгтэй. Тэгэхээр энэ байгууллагын үндсэн зорилго нь өөрөө бас гоё илэрхийлэгдсэн байгаад байгаа. Тэгээд энэ дээр бид нар их үнд цэн өгөх хэрэгтэй. Компаниуд гоё өрөө үгнүүд гаргадаг. Тэгээд тэр өрөө үгээ хэрэгэлдэг. Тэгээ нөгөө илэрхийлдэг. Тэр одоо юу гэдэг нэг бизнес үндсэн онол байдаг шүү дээ. Юу гэдэг вэ? Хүн зарж байгаа бараа бүтээгдэхүүндээ өөрөө ихтэй. Түүнийг өөрөө таашаасан байж түүнийг зарч чаддаг байхгүй. Тэрнээс зарж байгаа бараанаас ичээд байгаа хүн зарч чаддгүй. Тэгэхээр энэ өрөө үг гаргацсан, гой өрөө үг боловсруулсан компаниуд энэ өрөө үгээ ингээд бүр нүүр бардам те хэлж явах хэрэгтэй юм л да. Өөрсдийн промошн, сурталчилгаа, танилцуулга бүх юм дээр тэрийг чанга дуугаар хэлж байх хэрэгтэй. Өрөө үг нь байгаас. Манайх бол боловсруулсан байгаад идэм шиг байгаа. Хэрэгэлдэггүй. Яг нэг энэ запаас нь яваад байдаг нэг өрөө үг. Тэгээ вебсайтн дээр нь хаяа байвал байдаг нэг юм л асуудал байгаа. Тэнгэр санхүүгийн нэгдлийн захирал бол орсон. Манай компани ажилчдыг нэгтгэдэг ганцхан зүйл бол бидний эрхэм зорилго юм аа гэдэг тий. Тэгэхээр том компани захирлууд, удирдлагууд бол хүнийг удирдахдаа өрөө үг эрхэм зорилго алсын хараа гэдэг бол энэ байгууллагын ажилчдыг бас нэгтгэдэг байгаа ичтэй үг юм байна гэдгийг тэд нар мэдсэн учраас тэрэндээ хайртай байна. Таны хэлдгээр саний бас ингэж орхиод хайчдаг юм байна. Энэ тал дээр та өрөө үг алсын хараа эднүсийг боловсруулалтад яг зүгээр компани эрхэм зорилго, эрхэмдэх зүйл. Компани алсын харааг бол удирдлагын дэжтнийхэн боловсруулалт. Удирдлагууд боловсруулалт. Ерөнхийдөө. Өрөө үгийн гол онцлог нь бол хамт олноос гарч ирдэг. Тэднүүсээ санал авч болдог. Бидний мэргэжлийн онцлог юу юм? Бид нар хүмүүс юугаар хүрэх ёстой гэдгээр авч явж байдаг. Тэгэхээр нөгөөдөл нь бол стратегийн чиглэлтэй. Өөрөөр хэлбэл бидний тэмүүлэх ёстой зүйл энэ шүү гэж чиглэл өгч яадаг. Гайд хэлбэрээр явж байгаа байна. Тэ чиглүүлэг. Өрөө үг бол ерөнхийдөө тэр чиглэлийнхаа төлөө бүгдээрээ одоо юу гэдэг уулыг нураа усыг эргүүлээ гэдэг тийм тэрэн шиг бүхнийг бүтээ босгоё гэсэн энэ тэмүүлэлээр байдаг юм зүйл байгаа да. Тэгэхээр зүгээр яг өрөө үгэн дотроос биднэрт хамгийн их ойрхны өрөө гэх юм бол заавал компани гэдэг дурдаад ах шаардлагагүй л тийм. Юу гэдэг вэ гэхээр Монгол улсын батлан хамгаалахын манай цэрэг армийнхан тийм за тэгээд одоо юу гэдэг төрийн одон медаль авахтаа ч юм уу эх орон төрөө юу гэдэг улс орноо хамгаалах үүрэг даалгавар авахтаа өнөөдөр ёслоод нэг үг хэлдэг л дээ. Тэ Монгол улсын төлөө зүтгэе гэж тэ. Энэ үг бол өөрөө Монголын одоо юу гэдэг батлан хамгаалахын цэргийн өрөө.
слоган тий. Монгол улсын төлөө үздэг. Энэ хүмүүсийн чинь үндсэн хийх ёстой зорилго тэмүүлэл нь одоо үндсэн үүрэг нь бол Монгол улсын төлөө байхгүй юу? Монгол улсыг хамгаалах тэрний төлөө одоо юу гэдэг нь зүтгэе гэсэн зорилготой. Эрч хүч авдаг. Энэ үг нь өөрийнх нь юуны төлөө би ажиллаж амьдарч байгаа байлаа. Юуны төлөө энэ дөрөв хувцас өмссөн байгаа гэдгийг сануулж яадаг зүйл байхгүй юу? Тий. Одоо жишээлбэл түрүүний Батбайгалын жишээн дээр бол аз жаргалын бизнес эрхэлдэг гэдэг бол хүмүүс аз жаргалал өгөх ёстой гэсэн үг байна шүү дээ. Тийм учраас орж ирж байгаа хүмүүст баяр баясгалан өгөх ёстой. Тэр байгууллага ингээд зорилгоо нэлээд тодорхой болгочих юм бол дотор нь ажиллаж байгаа хүмүүс нөгөө таны хэлдгээр шуудан тийс өвөр шиг биш. Тийм ээ. Нэг чиг рүү, нэг зүг рүү хараад ажиллахлаараа бүтээмж өсдөг. За энийг мэдэхгүй байгууллагууд бол яадаг вэ гэхээр маш их цалингаар торгоодог. Тийм. Зөвхөн цалингаар хангамж хоёроо. Хангамж хоёроо. Тэгэхээр энэ бол эдийн засагч биш хүний хувьд, бизнесмен биш хүний хувьд бол их том алдагдал шүү дээ. Ер нь бол зүгээр нөгөө хүнийг удирдах үндсэн 3 арга. Гуруула хосломол байж ээж хүнийг удирддаг. Тэгээд хүнийг удирдах 3 аргын 1-р арга нь болохоор захиргааны арга. Тэр удирдуулах соёл одоо нэг дарга нь ажилтнаа үүрэг даалгавар өгдөг. 2 дахь арга нь болохоор эдийн засгийн арга. Тэр нөгөө түрүүний цалин ус хангамж тэр гэдэг асуудал. Тэгээд орхигдоод ирдэг 3 дахь арга нь нийгэм сэтгэл зүйн арга байхгүй юу? Тэгээд саяны тэр яриад байгаа чинь нийгэм сэтгэл зүй, нийгмийн чиглэл. Өөрөөр хэлбэл бүх хүмүүсийг компанийнхаа зорилготой нэгтгэхэд тэр зорилгын төлөө. Бас тэгээд тэр зорилго нь зөвхөн компани биш шүү. Монгол улсын төлөө тий. Эсвэл Улаанбаатар хотын төлөө. Тэгээ Монгол улсын төлөө. Бүр цаашлах юм бол дэлхийн төлөөч байж болно тий. Боловсролтой удирдлагууд одоо би бол Монголын хамгийн том компани удирдлагууд гэж нэрлэж болно. За бас нэлээд дөнгөж байгууллагатай жил болсон компаниудын удирдлагууд бас энэ эрхэм зорилго алсын арга чин сэтгэлээсээ цаг гаргаад, мөнгө гаргаад гээд хийж ийн л да. Хамгийн том компани захирал бол би танаас сонсчихсан 6 сар хийж ийсэн тийм ээ. 6-7 сар ингээд энэ дээр нухалдаж ийсэн. Ямар их ач холбогдол өгч байна. За бас нэг миний мэдхийн түрүү дээр төгс компани болно гэж компани байна шүү дээ. Тэр бол бас л энийг бол өглөө болгон хэлнэ. Өдөр болгон хэлнэ, дуудна, хайрлна, бүх өрөөнд нь ингээд хан дээр нь жааз байж. Алсын хараа эрхэм зорилгууд нь өгдөг бах тийм. Энэ яг зөв удирдлагын арга байна. Жижиг компани захирлууд юунд энийг шантаад юунд хэрэгэлдэггүй вэ гэхэлэр удирдлагын нөлөөллийн хүрээнд бага л да. Өөрөөр хэлбэл цөөхөн ажилтан тийм. Тэгээд цөөхөн ажилтнтай бас дээрээс нь туршлага бага байж магадгүй. Тэгээд цөөхөн ажилтнтай учраас нөгөө хүн болгон дээр тулж очиод тайлбарладаг байхгүй. Доржоо цэцгээ чимгээ бүгдээр анги амжилтанд хүрээ ингэж штэ ингэж болно штэ гэдэг ингээд нэг бүрчлэн хүн хүнд тохирсон өгүүлбэрээр зорилгоо ойлгуулад байж болно. Тэгэхээр 100, 200, 500 тэгээд одоо зарим нэг Монголын компаниуд ч одоо юу гэдэг 4-5 мянга, 7 мянгад нар гэж тодтоход шүү дээ өөрсдийнхөө ажилтнуудынхаа тоо. 7 мянган хүний жихэнд очиод бид нар ийм зорилготой шүү ингэ тэмүүлмээр байна гэж ярина гэдэг хэцүү байхгүй. Тийм учраас тэдгэр хүмүүсийг нэгтгэх гол зүйл бол ерөөсөө түрүүний бид нар яриад байгаа компанийнхаа үндсэн философи, стратеги зорилгоодыг маш ойлгомжтой товч тодорхойгоор илэрхийлсэн эрхэм зорилго алсын хараа өөрөө өгнүүд л байгаад байгаа. Хоёул жоохон хадуурч тийм ээ. Бас хаашаа хадуурах вэ гэхээр Монгол улс энэ бас хамаатай гэж би боддог. Өөрөөр зөвхөн компани дээр ч биш. Энэ компани зохион байгуулалт, гэр бүлийн зохион байгуулалт, улсын зохион байгуулалт, төв дэлхийн зохион байгуулалт ер нь нэг л адилхан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зарим улсууд бол бас Сингапур, Тайван, Солонгос энэ төр бас эрхэм зорилго алсын арга тодорхойлоод тэрэндээ бүх ард түмнээ чиглүүлж явдаг. Тэрийг бүгд мэддэг бас магадгүй өрөө болгонд нь гэр болгонд нь тэр улсынх нь ураа тэр улсынх нь хаашаа явж байгаа Азийн бар ч юм уу. Манад бол одоо манай Монгол улс нэг юм байдгийн гэсэн. Тэгтээ тэрийг бич мэдхгүй байх, тааж мэдхгүй байх. Тэгээд яг бас Азийн барч болох гэдэг юм уу, бамбарч болох гэдэг юм. Тэр энэ ус оронд бас хэрэгтэй юм да. Тэр та энэ тал дээр юу гэж боддог? Тий, улс орны хувьд бол энэ тэмүүлэл зорилго философи нь ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгээ яг хуу зүгээр нөгөө хадуурна гэж хэлсэн учраас надад юу гэж санагддаг вэ гэхээр 1990 оноос хойш монголчууд капиталист эдийн засгийн тогтолцоод орсон. Хүмүүс зах зээлийн эдийн засаг гэдэг. Зах зээлийн эдийн засаг бол капиталист эдийн засаг. Тэгэхээр капиталистаа бид нар бол хүмүүнлэг ардчилсан одоо юу гэдэг юм тийм ээ. Энерги капитализм яриад байгаа шүү дээ. Тэр хөрөнгөний нийгмийг бас зэрлэг хөрөнгөний нийгмийг бид нар яриад байгаа юм биш. Тэгээд энэс хойш биднэрт нэг тийм эрх хэрэгчлөө гэдэг юм гараад ирсэн юм л да. Тэгээд нөгөө эрх хэрэгчлөөгөө зөв ойлгохгүйгээр компани ажилтан болгон өөрийн бодлого баримтлах гэдэг. Компани болгон улстай захирагдахгүй өөрийн бодлого барих гэдэг тий. За тэгээ хот дүүргүүд нь ч байдаг юм ч байдаг. Эсвэл гişүүд нь ч байдаг юм уу бас ингээд өөр үзэл бодолтой юмнлаар явчих гэдэг. Нэг ийм хандлагууд байгаа. Тэгээ тэрийг нь буцаагаад нэгтгэх гэсэн үзэл бодолтой, төвлөрүүлэх гэсэн үзэл бодолтой хүмүүс бас нөгөө талд нь ч байгаа даа. Тэгээд энийг нэгтгэж чадахгүй яваад байгаа. Тэгээ би яг зүгээр
өчигдөр хаад орой зургатаар харж байхдаа ер нь бол сүүлийн үед бол тэр Монгол Улсын ерөнхийлөгч элбэг дорж байгаад миний хандлага арай жоохон эерэг болоод байгаа. Тийм. Өмнө нь болохоор нэг зарим нэг хүмүүсийн шүмжилттэй адилхан зөвхөн яриад байна гэдэг талын ойлголт надад байдаг гэсэн байхгүй. Ингээл хийхгүй, бүтээхгүй яриад байна, хитрхийх одоо юу гэдэг нөгөө зарим нэг юм хэд сүржигнэх юм бол их сонин шүү дээ, тий. Өөрөөр хэлбэл ингээл бүтээ босгын монголчуудаа 2,700,000 чингисчүүдээ эднэр ингээл яриад байдаг. Нөгөөдхөнд нь ерөнхийдөө хүн амын дийлэнх нь ингээ хөөрцсөн. За одоо бол нөгөө уул уурхай инэ тэрэг гэхлэнгүүд нэг тийм мундаг үг гарцсан гэдэг байгаа шүү дээ. Монголчууд баяжхан вараагүй томорхон тодорхой болцсон гэдэг. Тэгээд нөгөө нэг одоо юу гэдэг Чингисийн цустай. Тэгээд удахгүй баян болно томорхон тодорхой болцсон гэсэн хүмүүсийн хөдөлмөрийн хэмжээнд амар сөргөөр нөлөөлж эхлэдэг байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар одоо юу гэдэг ажил хийх ёстой хүмүүс биш. Ер нь бол одоо юу гэдэг гадны хүмүүсийг авчраад зарцлаад тий тэгэл ногдлошгаа хаваал ингээд сууж яддаг хүмүүс байх хэрэгтэй гэдэг тэмүүлэл нь байхгүй болцсон юм яваад байсан. Тий тэгсэн саяхнаас эхлээд бас одоо юу гэдэг нөгөө миний гол философи төр өөрчлөлт гарсан зүйл нь юу гэхээр төрийг удирдах байгаа улс орныг тэргүүлж байгаа хүмүүс энэ нөгөө түрүүнээс алсын хараа эрхэм зорилгыг ч юм компани удирдлагууд бий болгодог байхгүй. Энтэй адилхан төрийг удирдах байгаа улс орныг тэргүүлж байгаа тэр хүмүүс бас урайлаг гаргаад хүмүүсийгээ тэмүүлүүлдэг юм байна л да. Эрхэмлэх хэрэгтэй. Бид нар ийм юмны төлөө явах хэрэгтэй. Монгол ингэх хэрэгтэй. Тийм байх хэрэгтэй гэдэг. Тэгэд сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол Монгол улсын шинэ ерөнхийлөгчийн энд Японд очиж тавьсан илтгэл, Германд очиж тавьсан илтгэл, бусад үеүүд дээр тавьсан илтгэлүүд бол ерөнхийдөө Монгол улсын хөгжлийн чиглэл алсын хараа эрхэм зорилгыг тодорхойлсон үг өгүүлбэрүүд хэлээд байгаа. Албан ёсоор энэ бол ийм юм а гэж хэлээгүй ч гэсэн тэнд байгаа үгийг бид нэр ашиглаад тэгээ монголчуудыг нэг чиглэл рүү, нэг зорилгын төлөө, хөгжил тэмүүллийн төлөө явуулах боломжтой юм байна. Амжилт та бидний эргэн тойронд байдаг. Та өгөж амжилтын баталгаа. Гагцгүй зөв газар зөв хүнийг сонгох чухал. Энэ боломжийг Career 2012 онлайн хөтөлбөрийн яармаг танд болгоно. Мен хавцгийнэ. Тухайн байгууллагын алсын хараа эрхэм зорилго ураа гэдээ ярьж байна тий. За энэ ингээд нэг комплекс байдаг л да. Иж бүрдэл байдаг. Энэ дотор нэг хоёр бас нэг зарчим гэж нэг юм бас байгаа. Эдгээр бүгд ялгаатай юм байлээ. За зарчим бол ямар үүрэг оролттой байдаг? Та яриач. Зарчим гэдэг байгаа зүйл маань ерөөсөө энэ байхгүй юу? Эрхэм зорилго гэдэг зүйл байгаад байна. Бид нар ийм зүйлийг эрхэмлээд ийм зорил алсын хараанд хүрнэ тий. Тэгээд тэрэндээ хүрэхийн тулд бид нар бас нэг зарчим баримтлах хэрэгтэй. Тий. Тэр зарчим нь одоо юу байдг вэ гэхээр юу гэдэг шудраг байх хэрэгтэй. Тий. Нийгэмдээ үйлчлдэг байх хэрэгтэй. Ерөнхийдөө зүгээр яг бизнесийн би энд хоёр чудаага тодтогод хэлчихэж явах шиг байна. Тэгтээ хэлэхээс аргагүй санагдаад байдаг учраас хэлээд байгаа. Юу гэхээр бизнесийн байгууллага тэр компанид ажиллаж байгаа ажилтан хоёрыг Монголын одоо юу гэдэг тодорхой зургатаар олон удаа гардаг хүмүүс сөргөлдүүлсэн зүйл их яриад байдаг байхгүй. Цалин хөлс нэмэх хэрэгтэй, жагсах хэрэгтэй, эсвэл ингэж байна, эздүүд хитрхи их мөнгө авч जैन, ингэж जैन, тэгж जैन гэл. Тэгэхээр тэр эздүүд болон тэр хамт олон дунд очиж зөвлөгөө өгдөг хүний хувьд мөн хамт олонтойгоо эзэн нь өөрөө нэгдээд амжилтын төлөө яваад амжилтанд хүрч чадсан хүмүүстэй уулзчихсны хувьд ерөнхийдөө компани ажилтан гэдэг хоёр зүйл бол нэгдэж ижил амжилтанд хүрдэг үндсэн зарчимтай тийм зайлшгүй. Тэгэхээр энэ амжилтанд хүрдэг зүйл дээр юу байдг вэ гэхээр компани удирдлагууд ажилтнуудыг бүрэн дайчлах хэрэгтэй байдаг. Тэд нар бол өглөө 8-9 цагаас ирээд орой 18 цаг хүртэл ажиллах явцдаа ажилласан шиг ажиллаад явах хэрэгтэй. Компаниг ашигтай ажиллуулах хэрэгтэй. Энэ бол тухайн хүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг. Хөдөлмөрийн гэрээ гэдэг чинь зөвхөн компани үүрэг хүлээдэг зүйл биш байхгүй. Ажилтны хүлээсэн үүрэг. Нөгөө талд нь ажилтныг бүрэн ажилуулад тийм ээ ашигтай ажилтсан компани өөрийнхөө ажилтнуудыг сайхан амьдралтай өөрөөр амьдралын чанарыг сайжруулах бас үүрэгтэй. Аль талдаа үүрэгтэй байхгүй. Тэгэхээр аль нэгийг нь аваачаад ингээд үгүйсгээд байж болохгүй шүү дээ. Жишээл өөрөөр хэлбэл зөвхөн ажилтнууд бол ингээд дандаа өндөр цалин авах хэрэгтэй, инфляц ингэж явж чинь, эцдүүд цалин нэмэх хэрэгтэй. Эзэн бол муухай нөхөр. Биднүүсээр ажил хийлгээд л баяжаад байгаа даа. Тэр хаар инээ тэрэг л явдаг. Яг цаанаа компани аж ахуйн нэгжийн эцдүүд тэр олон хүмүүсийг цалинтай байлгаж байна. Гэр бүлийнх нь одоо урлагийн хүүсвэрийг хангаж байна. Улсад татвар төлж байна. Монгол улсын бүтээл босголтод оролцож байна, тийм. Тэгээд эрсдлүүдийг бүгдийг дааж байна.
Хэрвээ дэлхийд эдийн засгийн хямрал явагдаад Монгол улсын тухайн хүний хариуцж байсан компанид эдийн засгийн тодорхой хямрал явагдахад эзэн өөрөө л хүлээн. Тэрнээс хин нэгэн хүн туслахгүй. Зүгээр тусалдаг ганцхан салбар бол малаж байгаа шүү дээ. Тийм төрийн хамгаалтанд орцсон. Тэ жоохон бишинэ тэрэ болоод биднээсээс дэмжлэг тусалцаа аваад төрөөс мөнгө аваад үүснэ тэрэ аваачаад өгчдөг. Өөр бусад бизнесийнхний хувьд бол хямралд орлоо хэцүү боллоо гэхэд улс ч туслахгүй, бусад хүмүүс туслахгүй, ажилтнууд нь ч айгүй бол туслахгүй л байхгүй. Өөр компанид шилжээл явчихна. Тийм. Тэгэхээр бид нар юу байх ёстой гэхээр бие бинийгээ хүндэтгэх ёстой байгаа. Эцдүүд ашигтай ажилласныхаа дараа ажилтнуудынхаа сайн сайхны төлөө бүх зүйлийг улс орныхоо төлөө тодорхой хэмжээний бүх зүйлийг зориулж явах ёстой, хөгжиж явах ёстой. Энэ нь бол эрхэм зорилго алсын хараа үнцүүлэх дотор нь байж ах хэрэгтэй байхгүй үндсэн нь. Ажилт нь бас өөрөө тэр компани би сайн ажиллах юм бол миний компани өргөөжтэй байгаад миний амьдрал ахуй дээшлэн гэдэг зорилготой учраас өөрийнхөө хийх ёстой юмыг биелүүлэх ёстой. Энийг бид нэр тэр нөгөө компани зарчим дотор нь суулгаад өгсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл ажилтан хүн ямар зарчимтай байх ёстой. Үнд шудраг, тэмүүлэлтэй, компанийн төлөө өөрөмсөх сэтгэлтэй. Компани ямар байх ёстой? Эх орныхоо төлөө, улс орныхоо төлөө, ажилтнуудынхаа төлөө, нийгмийн сайн сайхны төлөө оролцож явах ёстой, бүтээж явах ёстой. Дээрээс нь товчгоо тодорхой нэг зүйл бол татвараа төлж явах ёстой. Гэтэл энэ дүрмэл байгаа юм. Одоо комплекс дотор бас нэг юм дутуу байгаа. Үнэт зүйл гэдэг юм. Нэг дор ярьчвал юм байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдэг нь те өглөөнийхөө цаг өдрийн цаг оройн цаг маргааш өглөө нөгөөдрийн өдөр гэл ингээл ярих айгүй ядаргаатай айгүй хоол гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр та өдөр тутамдаа хэрэгжилж байгаа учраас тэр нь та төгшөхгүй тэртэхгүй. Тэгэхээр үнд зүйл гэдэг зүйл юу байдаг вэ гэхээр энэ тодорхой төвшөндөө явагдана. Үе үе шатуутай явна. Тэгэхээр үнд зүйл гэдэг бол тэр нөгөө тухайн үр дүн зорилгуудад хүрэхийн тулд бизнесийн байгууллага ямар ур чадвар нөхцөл байдлыг хамгийн чухал гэж үнэлж байна гэдэг асуудал байхгүй. Тий. Өөрөөр хэлбэл тэр нөгөө эрхэмлэгдсэн зүйл. Тэр тавьдсан алсын хараа тий. Тэгээд тэр нөгөө зорилтонтой хүрэхийн тулд танад нэг тодорхой хэмжээний үнэлэх ёстой зүйлүүд байна шин. Жишээлбэл зарим байгууллагууд үндсэлсүүд дотор шудраг байдлыг үнэлсэн. Тий. Шудраг байхыг үнэлсэн байна. Тэмүүлэлтэй байхыг үнэлсэн байна, тийм ээ. Хамтаж байхыг үнэлсэн байна ч гэдэг юм уу, тийм. Тэгээд нөгөө тэр тэмүүлээд байгаа эрхэм зүйл, зориод байгаа алсын хараанд чинь танай байгууллагын үнэтэй зүйл гэж тодорхойлсон тэр одоо юу гэдэг зан характер хүчин зүйлүүд чинь тусалцаа хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл та нар төвлөрөхөд дамжсан олон улсыг дамжсан мундаг корпорац болёо гэх юм бол танай байгууллагын ажилтнуудын доторх үндсүүлсүүд дотор чинь гадаад хэлний мэдлэгийн чадвар чинь бас тодорхой хэмжээгээр орж ирж болно шин. Үнд зүйл. Бид нар бүгд хэлтэй байх хэрэгтэй. 2008 онд хятад за яг зөвхөн өнөхөр хэрэгцсэн үгүй мэдтгэл ямар ч байсан 8 наснаас 80 настай хүртэл англи хэл сурч эхэллээ гэл тэ ягаад гэвэл олимп болж байгаа учраас хүн болгон ингэхтэй байна энэ трейдер гэл ийм байна. За тэгээд залуу хүмүүс нь шудраг тэмүүлэлтэй Монголын компаниуд дээр байгаа үндсүүлүүд дотор бүр зөндөө олон үндсүүлүүд байна. Компани өөрсдөө үндсүүлсийг тодорхойлно шүү дээ. Тэрэн дотор бүр онцгойлоод бүх компанид байгаасаа гэж хүсдэг зүйл бол өөрөмсөг үзэл. Өөрөмсөг. Өөрөөр хэлбэл компанид ажиллаж байгаа ажилтнууд компанийхаа төлөө өөрөмсөг байдаг байх хэрэгтэй. Тийм асаалтаа байгаа гэрлээ унтраачдаг байх хэрэгтэй, тийм ээ. Өөр бусад зүйлүүд одоо юу гэдэг гэрэл цахилгаан хэмнэхээс гадна юу бичгийн цаасаар хэмнэх, принтерийн хороо хэмнэх гэдэг юм уу. Жижиг юм ярьж магадгүй өнөөдөр юм том нэвтрүүлгийн хүрээнд. Гэхдээ бичгийн цаас, принтерийн хоор, гэрэл цахилгаан эднүсээ хэмнэсний үр дүнд таны цалин нэмэгдэх боломжтой магадгүй л. Тэр хүн ойлгох хэрэгтэй юм л та. За ямарч өнөөдөр бид хоёр бол их хүмүүс зарим хүмүүст нь жоохон тийм маа. За зарим хэрэгжилж чаддаг хүмүүст нь бол мөнгнөөс илүү гайхамшигтай хэрэг болдог. Ийм ижидтэй өгнүүдийн талаар ярьлаа гэж би бодож байна. Би чинь компанид байвал удирдлагууд нь алсын харгаа тодорхойлцсон. Хаашаа тийм яаж юуны төлөө амьдарч байгаа тодорхойлчихсон. За ойрын хэдэн жилдээ юунд хүрэхээ мэддэг болчихсон. Эндээ хүрэхийн тулд ямар зарчим баримтлж өдөр тутамдаа хэрэглэдгээ тодорхойлчихсон. За бүх ажилчид нь энийг хоёрхан үгээр слоган болгоод цээжиндээ хатгалаад уриалаа явж байдаг. Тийм ээ. Тэгээд компаниудын үнэтэй юмнууд нь хүн юм байна гэдэг. Эсвэл мэдлэг боловсрол юм байна гэдэг. Эсвэл технологи юм байна гэдэг цаасан дээр биччихсэн. Ийм компани өрөөнд дотор суугаад ажил хийхэд бол бүгд тодорхой. Бүгд тодорхой байвал за энэ шиг жаргалтай одоо ажил гэж байхгүй бах. Тэр цалингүй ч гэсэн ажлыг гэдэг хүн бас гарч ирдэг байхгүй яг энийг ойлгоцсон мэдэрсэн хүнд. Тэгээд хоёулаа бол мэдээж шинээр гарч ирж байгаа, хол явах гэж байгаа, амжилтанд хүрэх гэж байгаа компаниудаа эдгээр бүх юмнуудыг ялгаж салгаад хэрэгжүүлээд хамгийн гол нь удирдагч эзэд бол өөртөө эндээ хайртай байх хэрэгтэй гэдгийг л миний хувьд уриалмаар байна. Танд ингээд нэвтрүүлгийн төгсгөл болж байна. Энд ингээд хэлэх үг байна.
хөгжлийн жамаар өөрөө ингээд бий болоод алсын хараа эрхэм зорилготой болоод явдаг ч гэсэн энийг нь заавал цаг нь тулахлаар тэр үед нь судлаад хийх биш тий. Одоо бас яг таны хэлдэг шиг компани амжилттай сайхан нэгтэрсэн, баг болсон, тэмүүлэлтэй хүчирхэг компани болохыг хүсэж байгаа бол одооноос эхлээд алсын хараа эрхэм зорилго гэдэг зүйлүүдэд бодож явах хэрэгтэй. Тэгээ бодож явахдаа нэг хуулж болохгүй. Нэг сайхан зүйл гэдэг юу гэхээр хүчирхэг байгаа компаниудын алсын хараа эрхэм зорилгоодыг уншаад үзээрэй. Тэгэхээр бүх зүйлүүд нь тодорхой харагдана. Тэгээд таны зүрх сэтгэл дотор таны бизнесийг яаж авч явъя гэсэн бодол санаа байгаа. Тэр оч тэмүүлэлээ эрхэм зорилго болго, тэрийг бүтээхийн тулд хийж байгаа зүйлээ алсын хараа болго, тийм ээ. Тэгээд тэрийг бусдад илэрхийлэхийн тулд түүнийг ураа үг болго. Тэгээд баг хамт олондоо тоглоомын дүрэн буюу зарчмаа сайн тайлбарл. Ингэхийн бол биднэрт тийм стресстэй байх, бухимдаад байх зүйл алга. Эрхэм үзэгчтэй манай өнөөдрийн бизнес to бизнес нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Бид өнөөдөр Монголын хүний нөөцийн институтын ерөнхийлөгч Бартанбаатар оролцож бидэрт үнэтэй мэдлэг чадвар боловсруулаа хуваалцлаа. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.